Буриадын тэргүүн манай улсад айлчилж байна. Улаанбурхны лабораториор батлагдсан тохиолдол 62 боллоо. Өөрийгөө олон хүүхдэд будаж хөнөөсөн хэрэг гарчээ. Төрийн өмчийн орон сууцнд оруулна бүртгэл багтаана гэж иргэдийг зайлилж байна. Төсвийн орлогын алдагдлыг алтны үнийн өсөлтөөр нөхөх боломж байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбаатарын урилгаар бүгд найрамдах Бурайд улсын засгийн газрын тэргүүн Алексей Самбуевич Цэдянов манай улсад айлчилж байна. Тэрээр өчигдөр Улаанбаатар хотод ирэнгүүтээ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн MNB World сувг болон Voice of Mongolia радиод ярилцлага өгч Монгол Оросын хамтарсан Ice Global телевиз болон UBS телевизэд зочилж үйл ажиллагаатай танилцжээ. Поэтому такая насыщенная программа. Бид их олуулаа ирлээ. Засгийн газрын гишүүд, сайд нар, мөн бизнес эрхлэгчдийн төлөөлөлгээд бас их шахуу хөтөлбөртэй. Товлсон ажил хэрэгч уулзалтын хажуугаар манай бизнес эрхлэгчид мөн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд давхар уулзалтыг зохион байгуулж байна. Бидний ирсэн зорилго үр дүнтэй байгаасаа гэж хүсэж байна. Поездка была с конкретными результатами. Правительством Республики Бурятия, а именно Комитетом по информационной политике, был организован автопробег. Буриадын тэргүүний айлчлалын хүрээнд халах голын байлдааны ялалтын 85 жилийн медалаар зарим хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг шагналаа. Тэд өнгөрсөн оны 8 дугаар сар зохион байгуулсан өвгдийн зам мөрөөр авт тойрон аялалд оролцож, Оросын холбооны улсын Москва хотоос Дорнод аймгийн халах гол сүм хүртэл аялжээ. Манай автопробегта хабардасны тулоо игээд цаашдаа игээд эвтэй тусалж явлаа. Тэгээд энэ ирсэн модон нөгөө мобайлда болдодны өөрөнхий хургана цаашдаа ийм даруун ажилда амжилттай явсан газартаа ямбаты явахта болдраа. Сильно готов. Хочу отметить развитие российско-монгольских отношений. Түүний айлчлал Оросын холбооны улсаас манай улсад цугаа онц бөгөөд бүрэн эрхтэлчин сайд Алексей Евсиков, улсын хурлын дэд дарга Пүрвд орж улсын хурлын гишүүн Ганбаатар нартай уулзаж, заасан толгой дахь зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөх зэрэг үйл ажиллагаагаар үргэлжиллээ. Түүнчлэн нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбаатартай уулзах юм а. Айлчлалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Ice Global телевизээр хүлээн авч үзээрэй. Улаанбурхны лабораториор батлагдсан тохиолдол 62 боллоо. Энэ сарын 19-ны өдөр Булган аймгаас ирсэн с 'Жигтэй нэг тохиолдол лабораториор батлагдсан байна. Мөн Төв аймгаас с 'Жигтэй нэг, Орхон аймгаас 3 тохиолдол тус гарч тандалт судалгаа шинжилгээ хийгдэж байна. Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд томчууд хүүхдээ 9 сар болон 2 настайд вакцинд хамрагдсан эсхийг шалгаж, хамрагдаагүй бол нөхөж хэлэхийг зөвлөж байна. Булган аймгийн Хутаг өндөр суманд иргэн өөрийгөө болон хүүхдээ будаж хөнөөсөн хэрэг гарчээ. Тодорхойлбол цагдаагийн байгууллагад 3 дугаар сарын 18-наас 19 шилжих шөнийн 01 цагийн орчимд хүн буудуулж нас орсон байна гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Урьдчилсан байдлаар хэрэгт холбогдогч нь их нэртэйгээ маргалдаж, галт зэвсэг ашиглан 3 настай хүүхдээ будаж гэмтэн өөрийгөө будаж амиа хорлсон байж болцсошгүй гэж тогтоогдоод байна. Хүүхэд эмнэлэг рүү явах замдаа нас барсан байна. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Сүүлийн үед орон сууцнд оруулна бүртгэл багтаана гэх зэргээр төрийн орон сууцны корпорац, төрийн өмчит хариуцлагатай хувьцаат компани болон албан хаагчдын нэрийг барьж иргэдийг хохироох заллах үйлдэл гарч байна. Төрийн орон сууцны корпорац, төрийн өмчит хариуцлагатай хувьцаат компани нь Улаанбаатар хотын Хангул дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа Солонго 1-2 орон сууцны хороолол барих төсөл болон бусад төслүүдээр ямар нэгэн бүртгэл урьдчилан захиалга аваагүй болохыг мэдгдлээ.
Төсвийн орлогын алдагдлыг алтны үнийн өсөлтөөр нөхөх боломж байна. Тодорхойлбол дэлхийн зах зээлд өнөөдөр 1 унц алт 3,000 америк долларт хүрээд байна. Цардахлын үед 1,000 америк доллар болсон алтны ханш 2024 оноос бүтэн жилийн турш 27% өсөж дараалан дээд амжилт тогтоосон. Энэ онд ч мөн огцом өсөлт үзүүлж өнөөдрийн байдлаар Нью-Йоркийн хөрөнгийн биржид 3,500 америк долларт хүрээд байна. Шинжээчид энэ үеийг алтны алтан үе хэмээн хэлж байгаа бөгөөд төсвийн орлогын цоорхойг нөхөх боломж гэж харж байна. Нүүрсний экспортын биед хэмжээг өсгсөн ч үнийн уналт үргэлжилсэн хэвээр байгаа тул эрх баригчид алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж алт 3 хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж байна. Манай улсад алтны экспортоо нэмж орлого олох боломж байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээлэл ажлын амжилт хүсье.